Манай студийн зочноор Warwick их сургуулийн профессор Tim Gershon оролцож байна. Тэрээр CERN-ийн LHCb хамтын ажиллагааны тэргүүлэх судлаачдын нэг. Мөн CNBC Mongolia-гийн Change Makers in Science санаачлагын хүрээнд зохион байгуулагдаж байгаа LHCb 2026 баг хуралд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирээд байгаа. Профессор Gershon, Монголд болон манай студид тавтай мэрэлнэ үү? Өрсөнд маш их баярлалаа. Баярлалаа. Та карьерийнхаа туршид физикийн хамгийн том нууцуудын нэгийг судалж ирсэн. Тэр нь манай орчлын ертөнц яагаад материас тогтож антиматер бараг үзэгдэхгүй байна вэ гэдэг асуулт. Тэгвэл энэ асуудал яагаад эрдэмтдийн хувьд ийм чухал болсон бэ? Боловол эхлээд энэ асуултыг яагаад надад өөрт маань онцгой чухал санагддаг болсон тухай ярил л да. Би бакалаврын оюутан байхдаа энэ сэдвээр нэг лекц сонсож байсан юм. Тэр лекц одоонд ч санаанаас гардаггүй. Орчлын ертөнцийн эхэнд матер, антиматер хоёр тэнцүү хэмжээс байсан гэж үздэг. Гэтэл өнөөдөр бид эргэн тойрны харахад тэнгэр өөд хамгийн сайн дурангаар ажиллахад ч матер л харагддаг. Антиматер ер харагддаггүй. Тэгэхээр антиматер хайдсан бэ? Энэ асуултын хариуг бид өнөөдөр хүртэл бүрэн мэдэхгүй хэвээр байна. Харин би карьераа яг үүнийг ойлгоход зориулсан. Бид тодорхой агц гаргасан. Цаашдаа ч илүү ихийг олж мэднэ гэж найдаж байна. Одоогоор бүрэн тайлагдаагүй байгаа учраас л энэ асуулт үнэхээр сонирхолтой. Антиматер оршин байх ёстой гэсэн санааг 1930-аад онд Английн онлын физикч Paul Dirac анх дэвшүүлсэн. Түүний дараахан антиматер боддоор илэрсэн. Тэр үеэс л Dirac энэ нэг зүйлийг анзаарсан байдаг. Манай орчлон дан материаар тогтсон байгаа нь өөрөө жоохон сонь тохиолдолч юм шиг. Онлын хувьд антиматериас бүтсэн одод галактикууд ч байж болох байсан. Тэднийг ялгаж танихад амаргүйч хэрв үнэхээр оршиж байвал бид үүнийг мэдэх боломжтой. Учир нь матер, антиматер мөргөлдөхөд тодорхой дохио гарна. Харин 1960-аад онд нэгэн туршилтын үеэр эрдэмтэд өөр зүйл хайж яваад санамсаргүй шахам маш чухал нээлт хийсэн. Тэр нь матер ба антиматерийн хооронд байгалийн хуулийн төгс тэгш хэм байдаггүйг харуулсан нээлт байлаа. Тэр нээлт хүртэл матер, антиматер яг ижил хуулиар явдаг төгс тэгш хэмтэй гэж үздэг байсан. Гэтэл 1960-аад оны тэр ажиглалт нь тийм биш юм а гэдгийг харуулсан. Матер ба антиматерийн хооронд тэр өчүүхэн ялгааг бид өнөөдөр маш өндөр наривчлалтаагаар судалж байна. Миний ажилдаг CERN дэх LHCb туршилт яг үүнд л чиглэдэг. And it's that small difference between matter and antimatter. We now study that in very precise detail with experiments such as the experiment which I work on called the LHCb experiment based at CERN. Үнэхээр сонирхолтой тайлбар байлаа. Өнөөдөр CERN-ийн туршилтууд их тесрэлтийн дараах эхний мөчүүдтэй төстэй нөхцөл байдлыг судалж байгаа. Тэгвэл ийм туршилтуудын ачаар орчлын ертөнцийн ихэнх үеийн талаар бид өмнө нь мэддэггүй байсан юуг илүү тодорхой ойлгож эхэлж байна вэ? Өөрөөр хэлбэл эцэст нь материал үлднэ гэсэн үг үү? Тийм ээ. Энэ асуулт яг түрүүний ярьсан зүйлтэй шууд холбоотой. Миний ажилдаг туршилж матер, антиматерийн ялгааг ойлгохыг зорддог. Орчлонгийн эхэнд өөрөөр хэлбэл их тесрэлтийн үед орчлын ертөнц асар их энергийн бөөгнөрл байсан гэж бид ойлгодог. Эйнштейний алдарт харьцангуйн тэгшдэглээр энерги масс болж хувирч чадна гэдгийг бид мэднэ. Гэхдээ энерги масс болж хувир гэдэг нь хувирна гэдэг нь матер ба антиматер яг тэнцүү хэмжээгээр үүсэх ёстой гэсэн үг. Тиймээс орчлонгийн эхэнд зөвхөн энерги байсан. Дараа нь тэр нь масс болж хувирахад матер ба антиматер тэнцүү хэмжээгээр бий болсон. Харин дараагийн маш богинохон хугацаанд яг тэр ихэн үед антиматер алгуулж матер л үлдсэн. Үнэн дээр материйн дийлийнхэн ч бас алга болсон. Учир нь матер, антиматер устгахдаа гэрлийн дохио үүсгдэг. Орчлын ертөнцид материас илүү гэрэл бий. Гэхдээ эцэст нь үлдсэн нь матер, харин антиматер үлдээгүй. Тиймээс бид CERN-ийн том андронны коллайдер дээр яг ийм төстэй нөхцөл байдлыг дахин үүсгэхийг оролддог. Ингээд матер, антиматерийн хоорондын ялгааг олж харж, орчлонгийн эхэнд яг юу болсон бэ гэдгийг тайлбарлахыг зорддог. Одоогор бид энэ тэгш бус байдлыг олон янзаар хэмжиж чаддаг болсон ч, олдсон зүйлс дангаараа орчлонгийн эхэнд болсон үйл явцыг бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл бидний хараахан олоогүй шинэ зүйл өөр нэг их үсвэр байх ёстой. So there has to be something new, something else to be discovered that we haven't found yet, and that's what motivates us to keep looking. Ийм хэмжээний томоохон төслүүд урт хугацааны хөрөнгө оруулалтыг шаарддаг. CERN ч бас юм. Мөн олон улсын хамтын ажиллагаа ч гэсэн чухал. Тэгвэл та ирэх 50, 100 жилд энэ судалгаа ямар нээлтэнд хүргэнэ гэж найдаж байгаа вэ?
this research could lead to in the next 50 or 100 years. 50-100 жилийн яг таг төсөөлнө гэдэг амаргүй. Гэхдээ бидний хийж буй ажил өөрөө маш урт хугацааны төсөөл. Миний ажилладаг туршилтыг анх 1995 онд санал болгосон. Өөрөөр хэлбэл 30 гаруй жилийн өмнө бид 2008 оноос өгөгдөл цуглуулж эхэлсэн. Ингээд бараг 20 жил өгөгдөл авч байна. Одоо бид туршилтаа шинжлэх дараагийн шатны ажлаа төлөвлөж байгаа. Энэ шинжилсэн хувилбар нь ойролцоогоор 10 жилийн дараа өгөгдөл авч эхэлнэ. Учир нь эхлээд детектороо бүтээх ёстой. Энэ нь их хугацаа шаарддаг. Дараа нь дахиад 10 орчим жил өгөгдөл цуглуулна. Тэгээд тэр өгөгдлөө бас удаан хугацаанд шинжилнэ. Ингээд харахаар одооноос цааш 25-аас 30 жилийн хэмжээний төсөл гэсэн үг. Тэгвэл бид юу олно гэж найдаж байна вэ? Хамгийн гол нь матер, антиматерийн тэгш бус байдлыг үүсгэсэн шиний хүүсвэрийг олохыг хүсэж байна. Бөмбөгийн физикийн хэллэгээр үүнийг CP зөрчил гэдэг. Үүнийг олж чадвал орчлонгийн ихэнд яг юу болсон талаар илүү гүн ойлголттой болно. Энэ бол намайг болон надтай адил олон хүнийг хамгийн их догдлуулдаг шалтгаан. Харин нийгэм энэ ажлаас үнээс ч олон зүйлийг хүртдэг. Учир нь бидний бөмбөгийн физикийн туршилтад зориулан бүтээдэг детектор технологийн дэвшлүүд дараа нь өөр олон салбарт ашиглагддаг. Хамгийн алдартай жишээ нь CERN-д дэлхийн өрн сүлжээ буюу World Wide Web бий болсон явдал юм. Энэ нь анх дэлхийн өнцөг булан бүрийн физикчид хоорондоо мэдээлэл солилцохын тулд 1980-аад онд бүтээгдсэн дараа нь дэлхийн асар том нөлөө үзүүлсэн байдаг. Үүнээс өөр ч олон зүйл бий. Өнөөдөр бидний халаасанд байдаг гар утас, мэдрэгчтэй дэлгэцийн технологитой холбоотой зарим шийдэлч CERN-тэй холбогддог. Гар утаснууд хоорондоо хэрхэн холбогддог, сүлжээнд ордог, олон суурь санаач ийм шинжлэх ухааны орчноос л төрсөн. Бүх зүйл нь дандаа CERN дээр үүссэн гэсэн үг биш л дээ. Гэхдээ тодорхой хэсэг нь тэндээс гарсан. Өнөөдөр бидний хэрэгжилж байгаа энэ олон шинэ технологийн ард танай салбарын судалгаа тодорхой хэмжээнд явж байдгаа гэж ойлгож болох нэ. Зөвхөн манай салбарын аж гэж хэлэхгүй мэдээж. Үйлдвэрлэл компаниуд технологиг цааш хөгжүүлдэг маш олон хүн бий. Шинэ санаа гарч ирсний дараа тэр нь үйлдвэрлэл рүү орж хөгжлийн хурд нь эрс нэмэгддэг. Гэхдээ хамгийн гол нь маш ухаалаг, зоригтой залуус шинэ санаа авчирч ирэх үед асар олон шинэ зүйл төрдөг. Тэр нь тоног төхөөрөмжийн технологи байж болно. Дараа нь ангаах ухаанд хэрэглэгдэж болно. Эсвэл програм хангамж тооцооллын тал байж болно. Бид асар их өгөгдөл боловсруулдаг болохоор тэр чиглэлийн нөлөө нь өнөөгийн сүлжээний технологиудад харагддаг. Тиймээс өр өгөөж нь үнэхээр их. Нэг зүйл нэмж хэлэхэд миний бодлоор бидний нийгэмд өгдөг хамгийн том үнэт зүйл бол эндээс бэлтгэгдэн гарч байгаа залуус өөрсдөө юм. Өөрөөр хэлбэл хүмүүс энд ирж дэвшилтэд шинжлэх ухаанд ажиллаж шин санаа хөгжүүлж дараа нь дэлхийн өнцөг булан бүрийн салбаруудад очоод гайхалтай зүйлийг хийдэг. Манай судалгааны олон улсын шин чанар нь өөрөө үүнд маш чухал. In industries all around the world because the international aspect of our research is also really central to it. Бид ч бас ийм ажлын нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Монголд ирэхээс өмнө таны төсөөлөл ямар байсан бэ? Харин ирээд тэр төсөөлөлтэй хэр өөрчлөгдөв? Би Монголд ирэхдээ үнэхээр их тогтолж байсан. Дэлхийн олон орноор явах завшаан надад тохиож байсан ч Монголд ирэх нь онцгой санагдсан. Нэгдүгüүрт би Японы сумог их сонирхдог. Тэгээд Монголын агуу аваргууд болох Асаширо, Хакухо зэрэг хүмүүсийн их оронд ирж байна гэж бодохоор бүрч их тогтолсон. Мөн Монголын түүхийн талаар баг зэрэг мэддэг. Чингис хаан гээд. Тиймээс энэ бүхнийг өөрийн нүдээр харах их сонирхолтой байсан. Харин энд ирээд миний хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол Монгол улс миний төсөөлснөөс хавьгүй илүү эрч хүчтэй хөгжлөнж анзаарагдахуйц санагдлаа. Энд орчин үеийн өнгө аяс дэлгэрч байна. Мөн бид хэд хоногийн өмнө нэг нээлттэй арга хэмжээнд оролцож оюутнуудтай уулзсан. Тэд маш гайхалтай асуултууд асуусан. Тиймээс би үнэхээр сайхан сэтгэгдэлтэй байна. Мэдээж хоол маш амттай. Тэр бол бас нэг давуу тал шүү дээ. So I've really been very impressed. And of course the food is delicious. Oh, very nice to hear that too. Үнийг сонсоход таатай байна. Манай CNBC Changemaker санаачлагын хүрээнд асуухад өнөөдрийн шинжлэх ухаанд жинхэнэ өөрчлөлт авчирч байгаа хүмүүсийг хэн гэж та боддог вэ? Байгууллагуу, бодлого боловсруулагчид уу? Эсвэл эрдэмтэд өөрсдөө юу? Is it the institution or policymakers or is it just the scientists that you guys are?
Дахиад залуус гэж хэлэхээс аргагүй байх. Бараг өмнөхтэй ижил хариулт. Шин санаа авчирч шин зүйл туршиж үзэх хүсэлтэйгээр орж иж буй залуус л жинхэнэ өөрчлөлт бүтээгчид. Тэд ингэснээр шинжлэх ухааныг урагшлуулна, судалгааг ч урагшлуулна. Гэхдээ зөвхөн тэр биш, нийгэм технологиг ч урагшлуулна. Хүн нэг л зүйл хийгээ зогсдоггүй. Нэг салбарт туршлага хуримтлуулж чад дараа нь өөр олон чиглэл рүү явдаг. Тиймээс жинхэнэ өөрчлөлт авчрах хүмүүс нь миний үеийнхэн гэхээсээ илүү дараагийн үеийнхэн гэж би боддог. or people of my generation, it would be the people of the younger generation. Өөрөөр хэлбэл шинэ үе гэсэн үг үү? But I hope that Тийм ээ, яг тийм. Гэхдээ тэдэнтэй хамт ажиллаж, тэдэнд боломж олгож, санаагаа хөгжүүлэхэд нь тусалснаар би ч бас энэ үйл явцын нэг хэсэг болж чадна гэж найдаж байна. Эрдэмтэн профессор хүний хувьд таны хийж байгаа ажил оруулж байгаа хувь нэмрийг бид үнэхээр өндрөөр үнэлж байна. Монголд ирж манай студид хүрэлцэн ирж өөрийн мэдлэг байр суурь бидэнтэй хуваалцсанд маш их баярлалаа. Таатай байлаа. Маш их баярлалаа. Энд үргэлжсэн нь миний хувьд нийт төрийн хэрэг байлаа. Маш их баярлалаа. Баярлалаа.